Номын сангийн автоматжуулалтын Open Biblia програмтай ажиллах явцад зарим нэг номыг буруу оруулсан, аль эсвэл алдсан номыг системээс устгах хэрэгцээ шаардлага гарч ирдэг. Тэгэхээр нэгдүгээрт одоо тухайн устгах гэж буй номынхоо мэдээлэл номын жагсаалтаа бол гаргасан байх ёстой. Хоёрдугаар тухайн номоо хайж одоод түүнийг дараах зааврын дагуу устгана. Би устгахын тулд нэг алдаатай ном гэдэг нэртэй ном сая үсгэлээ. Тэр номоо ихлээр ирж олъё. Уг номын маань үндсэн мэдээлэл харагдж байна. Хоёр ширхэг буюу одоо энэ ном маань 2 хувьтай ном байна. Номынхоо тухай мэдээлэл рүү эхэлж орлоо. Мэдээлэл маань ингээд дэлгэцэнд харагдж байна. Тэгж шууд устгах гэсэн товчийг дарахаар энэ ном устдаггүй. Учир нь энэ ном бол ийм хоёр ширхэг тоо ширхэгтэй бас ийм байна. Ийм учраас энийг эхлээд устгах уу гэдэг ийм хариулт өгдөг. Ийм учраас эхлээд энэ тоо ширхгийн тухай мэдээллийг устгадаг юм аа. Өөрөөр хэлэх юм бол нэг баркодоо устгана гэсэн. Устгах delete. Дахиад устгах гэсэн команд өглөө. Ийм баркодоо хуулбарыг устгах хүсэж байна уу? Энийг устгавал хуулбарын статус болон энэ номын одоо уншлаганд гарч ирсэн түүхэнд давхар устгах гэдэг анхаарна уу гэж. Энийг хүлээн зөвшөөрж байгаа бол тэгээд delete гэсэн команд өгнө. Ингээд хуулбаруудаа эхэлж устгаж дууссан бол одоо номынхоо тухай мэдээллийг устгана. Энэхийн тулд энэ номын тухай мэдээллийн зүүн гартад байгаа багнаас устгах гэсэн товчийг дарддаг. Алдаатай ном үндсэн гарч ирэхгүй баримтыг устгах хүсэж байна гэж юм. Устгах. Энэ баримт устгаглаа. Баримт хайх сонхон буцах. Нөгөө ном байна уу гэдгийг шалгаж үзье. Энэ ном хөтөлбөрийн тохирох үлдэн алга буюу алдаатай ном гэдэг нэртэй ном устгагдсан байна.